Өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургууль нь бүрэлдэхүүн 11 сургууль, бизнесийн ба инженерийн агсан төвшний сургууль, Косын технологийн коллеж, шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, сургалт судалгааны 46 төв, 18 судалгааны профессорын баг, 20,000 гаруй оюутан суралцагч, 2,000 гаруй багш ажилтнтай. Шинжлэх ухааны технологийн их сургууль нь Монгол улсын дээд боловсролын салбарын өөрчлөлт шинжилгээг манлайлан сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, профессорын багийн зохион байгуулалт, нээлттэй их сургуулийн үндэс болох цахим сургалтын систем, инженерийн дээд боловсролын шинжилгэлийн олон улсын CDO-ийн шинэ стандартыг сургалтанд нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн олон улсын магадлан идэвхжлэл хийлгэх зэрэг олон шинжилэл өөрчлөлтийн анхдагч юм. Шинжлэх ухааны технологийн сургуулийн ШүТИС 2030 стратеги төлөвлөгөөнд алсын хараага дэлхийд үнэлэгдэх оюуны үн цэнийг бүтээнэ гэж тодорхойлсон. Эх орны хөгжлийг тодорхойлох, хүн байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацийг бүтээх авиас чадварын төвлөрөл байж 2030 онд дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно хэмээн зорилгоо тодорхойлон энэхүү зорилгод хүрэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд ажиллаж байна.